Тэгээ өчтөр байнгын орон дээр бас зарим зүйл асуулт асуусан учраас зарим нэг орхийг. Ер нь бол энэ нэг компаниар гүйцэтгүүлэх гэдэг санал нь Монголын төлний санал байсан уу? Одоо Монголын нутаг дэвсгэр дээр бүтээн байгуулалт өрнүүлэх гад хэдийн компанид одоо бүгд намд хятад улсын компаниар гүйцэтгүүлнэ гэдэг нь Монголын төлний санал байсан уу? Хэдийн төлний санал байсан уу гэдгийг дахин тодорхой. За хоёрдугаарт бас Монгол Ерөнхий сайдаас би асуулга асуусан. Энэ асуулгын өрөөнд яг энэ ганц мод гашуун сухад понтын төмөр замын санхүүжлэх хилцээртэй холбоотой яг ямар хідэн баримт бичгүүд одоо Монголын талд байхгүй байгаа. За тэр олдсон баримтчүүдээр хийхэн гар үсэг зурсан. Үүнийг их хурлаар одоо хэрэгжүүлэх үү? За мөн тухайн аж ахуйн нэгжээс тодруулга авсан уу гэдэг юм асуулга өгсөн байгаа. Тэгээд энэ асуулгын тодорхой хариултаар хариулт ирсэн. Яг энэ асуултаар хариулт ирээгүй. Тийм учраас би лавлж сууж байгаа. За Туван сайд дэлгэд бол та надад хөргүүлж болно. Би бол энийг олон нийт дил болгоосоо гэж байгаа. Ягаад олон нийт дил болгох вэ? Өнгөрсөн 17-18 жилийн энэ улс төрчдийг, энэ улс төрчлийг, энэ гацалтыг иргэд өөрсдийнх нь өдөр. За ерөнхий сайд эхлээд хариулт өгье. Тэгээ нэмээд дэлгэр сайхан сайд. $2014 оны 8 дугаар сард Бүгд найрамдах давт улсын дарга Си Жинпин Монгол улсад төрийн айлчлал хийсэн. Энэ айлчлалын 2 дахь өдөр энэ гэрээ зурагдсан. За энэ гэрээ бол одоо ганц мод талд Хятадын тал төмөр замаа бариад Монголын тал одоо өөрөө санхугаар төмөр замаа барих зээлийн хилцээртэй холбоотой ийм баримтчиг. Энэ баримтчиг бол нууц биш. Тодохгүй би бас хэлсэн нөгөө тавталгаатай холбоотой бас зарим асуудлуудыг их хурлын гишүүд санал тавьсан байгаа. За мөн одоо шаардлагач ирж байгаа. Тийм учраас энэ баримтчиг донд энэ гэрээг оруулъя. Тэгээд их хурлын гишүүдэд тарааж өгье. За дэлгэр сайхан сайд нэмж хариулъя. За шижрэг гишүүний асуултанд хариулъя. За энэ төмөр замын хил холболтын одоо гүүрэн байгууламж өөрөө төвөгшөлтэй гэж нэрлэгддэг ийм одоо бүтээн байгуулалт байгаа барилгын. Тийм учраас манайд өнөөдөр одоо энийг хийхээр одоо хэмжээний одоо компани одоо одоохондоо бол байхгүй. Гэхдээ одоо мэдээ цаашдаа бол бий болно. Ер нь бол энэ төмөр замыг бүтээн байгуулж байхад олон компаниуд бол гүүр одоо хоолой барьдаг ийм туршлагатай болсон байсан. Гэхдээ энэ удаагийн одоо хил холболтын төмөр замын гүүрэн байгууламжийг Монгол талын одоо бас гэдгээр одоо илүүтэй саналаар энэ хамтдаа одоо нэг гүүрэн байгууламжийг хийхгүй бол дараа нь одоо хоёр тусдаа хийчихэд төмөр замын байгууламж нь аль нэг талдаа одоо төмөр зам нь зөрөх юм уу алдаа оноо гарах гүүрэн байгууламж нь одоо өөрөө шаардлага хангахгүйгээд урд хөрш одоо атгаас тавиад одоо татгалзаад одоо төмөр замаа дээгүүр нь явуулахгүй бид нар энэс баталгаа шаардна гэдэг ийм асуудал гарч болзошгүй учраас Хятадын талын одоо компаниудын дунд тендер зарлж байгаамаа гэдгийг нь дэлгийа зориуд. Тийм учраас энэ бол одоо хамтдаа нэг компаниар хил дамнаж хийлгэх нь илүү чухал үр ашигтай. Яг гэвэл дараа нь илүү зардал гарахгүй, дараа нь янз бүрийн зөрчил гарахгүй. Энэ байгууламж өөрөө нэг компани хийснээрээ хариуцлага одоо үүрээд явна гэдэг ийм үүднээс одоо хийгдэж байгаа байгууламжаа гэдгийг хэлье. Баярлалаа.